За их юмсаж танд энэ өдрийн мэндийг дахин дэвшүүлье. Улаанбаатарт маань 12 цаг 15 минут болсон байна. За манай багуудын зочны цагны төрлөг эхэлж байна. За өнөөдрийн манай зочны цагаар нийтийн 70 ухамсарыг сэрэх баярлалаа төвийн зөвлөг багш Тунраа манай студид хөрөлцөн ирээд байна. За тэгээ бид хоёрын ярилцах сэдв чинь өнөөдрийнх хичээлийн сэдв гэж яриа да. Тийм ээ? Тий, өнөөдрийн ярилцах сэдв шин тэгээд тэгсэн ернээсээ бас дандаа л уялдаа холбоотой шүү дээ. 70 ухамсар. 70 ухамсар гэдэг чинь яг үндэ бол биегээ таних ухаан тийм ээ. Би гэж чи юм бэ гэдэг ухаан. Гэтэл өнөөдрийн сэдв болохоор бие засах гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Нэг өв дээцийн үг гэдэг шүү дээ. Бие зас тэгээ гэрээ зас гэдэг төрөө зэсгэл. Тий. Үг гэдэг тийм ээ. Тэгэхээр бие засна гэж чухам яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг талаар ойлголт өгье гэж бодож байна тийм. За тий сонирхол тий сонирхолтой. За. Тэгэхээр бие засна бид нар бол өөрсдийнхөө одоо боловсрал эсвэл боловсрал мэдлэг тийм ээ. Эсвэл одоо сурсан эзэмшсэн одоо ухааныгаа бол боловсрцсан хүн гэж үзээд байдаг шүү дээ. Ер нь бол ингээд 12 жил сурч штэ. Тэгээд 12 жилийн дараа дахиад 4 жил сурж байгаа. Бакалавр хамгаалж байгаа тийм ээ. Тэгээд ингээд нийтдээ 16 жил. 16 жилийн дараа дахиад мастер хамгаалах юм бол бас 2 жил гар ч юм уу тийм ээ. За тэгээд доктор болох юм бол одоо бүр цаашаа яваад өгөн тийм. Тэгэхээр ийм олон жилийг ингээд энэ боловсрал гэдэгт зарцуулцаад байна шүү дээ. Бид нэрээс бүгдээрээ одоо таач тийм л байгаах, бийж тийм л байна. Гэтэл өнөөдөр яг бие зассан юм уу гэд ингээд бодхолоор бас тийм биш байсан л да. Тэгээ одоо бол бүгдээрээ л ингээд ихтэй сургалт төгсөж байна. Бүгдээрээ л боловсралтай байна. Бүгдээрээ л 1 2 3 4 дипломтой байж байна. Тэгсэн хэрнээсээ амьдралд маш их олон алдаануудыг гаргаж байна. Одоо амьдралын утга учирыг сайн ойлгож мэдэхгүй ч юм уу те сэтгэл ханамжгүй байдал. За доор хajил ингээл Монголд өнөөдөр архиталт ямар байна? Архитна гэдэг чинь яг чухам яг юу юм бэ? Тэ тэгэхээр бол нөгөө их боловсрцсан хүмүүс чинь тэгээд яагаад тийм өндөр одоо дээд хэмжээнд боловсроод эзэмшсэн одоо тэр мэрэгжил мэдлэгийнхаа дагуу одоо ажиллаж амьдрах ёстой байтал. Яагаад тэрний хажуу талаар энэ архит дарс хэрүүл уруул хулгай зэлгийн худалч хуумаг байдал ингээд нүүрлчээд байгаа юм бэ? Тийм ээ? Энэ байдал нүүрлчээд байгаа юм. Тэгэхээр хүн нөгөө бие зассан гэж яриад байдаг ш. Одоо боловсрцсан болцсон гэд яриад байдаг. Тэгээ одоо нөгөө боловсрцсан байдал чухам хаана байна гэдэг тал дээр яг энийг ингээд ярихлаар энэ сэдвийг ярихлаар жоохон хүн шүүмжлээд байгаа юм шиг сонсогдоод байдгийг. Нөгөө тийм учраас шүүмжлэлтэй талаас нь битгий хүлээж байгаарай. Угаасаа өнөөдөр бид ийм л байгаа учраас энэ байдлыг л одоо ярих гэж байгаа гэсэн үг. Тийм. За тэгээд ер нь бол хүн өөрөө арга билег хоёрыг нэгдлээ гэд тийм ээ. Одоо эртээр арга билегийн хичээл дээр ярьсан. Тэгээ арга билег гэдэг бол одоо нөгөө харагдаж байгаа хэсэг нь бол физик бие. Энэ бие. Тийм ээ. Энэ бие бол аргын тал дээр. Гэтэл нөгөө бэлэг ухаан буюу нөгөө бэлгийн тал дээр байгаа нь болохоор сэтгэлийн буюу сүнсний бие. Гэтэл бид нар энэ гадна талынхаа физик биеийг бол маш их тордож байгаа шүү дээ. Тийм ээ. Одоо усанд орно, массажинд орно, саунд орно, тэ одоо бодибилдингээр хичээллэн гэл ингээл ерөөсө йогоор хичээллэн гэл ингээл янз бүрийн байдлаар энэ физик биеийг бол тордож байгаа. Гэтэл нөгөө сэтгэлийн буюу сүнсний бие нь өндөр алдагдaltaй. Өнөөдөр сэтгэл сайхан хүнийг бол хүн одоо хүний мөстэй хүн гэж ярьдаг тийм ээ. Тэр хүнийг бол олоход бол ховор болсон. Тэгэхээр энэ нөгөө арга бэлэг хоёрын зөвхөн аргын ухаан дээр нь бид нар суралцаад байдаг. Бэлэг ухааны сургалт ердөөсөө байдгүй. Тэгээ бэлгийн ухааны сургалт нь чухам яаж олддгийг гэхэлэр мэддэггүй. За их хүсрэл явлаа гэхэл хямраас нь тавиулна. Одоо нөгөө сэтгэл ингээд тавгүй байгаа эсвэл ажил хөтөхгүй байгаа гэхлээр л нөгөө ном уншуулна ч гэдэг юм уу тийм ээ. Эсвэл одоо үзмөрч рүү явна ч гэдэг юм. Өөр юм ухаан арга ерөөсөө олоогүй байдаг. Тэгэхээр бид бол энэ аргын тал дээр маш өндөр хөгжсөн шүү дээ. Энэ байшин барилгыг хар. Энэ замгууруудыг хар. Энэ машин техникүүдийг хар. Одоо энэ хүний хувцснуудыг хар. Барьж байгаа энэ гар утаснуудыг хар. Супер те дээд зэгтээ хүртэл хөгжсөн байна шүү дээ арга ухаан. Гэтэл бэлэг ухаан маань өнөөдөр одоо хүний энэ сэтгэлийн бие гэдэг маань их олон нарийн биенээс үүсдэг. Бодлын бие байна, сэтгэлийн бие байна, оюун санааны бие байна.
Тэгээд цаашлах юм бол мэдлэг мэрэгэн ухааны бий байна. Тэгээ бүр цаашлах юм бол үеийн үр карманы нарийн бий байна. Тэгээ цаашлах юм бол хайрын бий байна. Тэгээд цаашлах юм бол сүнсний бий байна гэдэг ингээд ийм олон давхар нарийн биенүүдтэй. Хүний биений анатомиг бол өнгөр баабыг задлаад үзсэн. Тийм ээ тэгээд элэг өвдвөл иммун, бөөр өвдвөл тэм иммун гэдэг ингээд байгаа штэ. Гэсэн хэрнээсээ сэтгэлийн буюу тэр сэнсний биенээс үүссэн тийм ээ сэтгэл муугаас сэтгэл одоо ямар нэгэн тогтворгоогоос үүссэн өвчлөлүүдээр зориулагдсан ямар нэгэн тийм одоо эм тан ямар нэгэн зүйл байхгүй байгаа. Тэгэхээр ерөөсөө бол бид хоёр юмны нэгдэл арга бэлэг гэдэг хоёр юмны нэгдэл байгаа. Ганцхан аргын тал дээр хөгжөөд байна. А бэлэг ухааны боловсролыг бол ерөөсөө олоогүй байна гэсэн үг. Бэлгийн ухаан гэж тийм ээ. Тэгэхээр энэ бие засна гэл одоо хүмүүс бол өөрсдөө би тиймч сургууль төгссөн, би иймч дипломтой. За би ийм сургууль төгссөн, ийм дипломтой чинь би ийм ажил хийн. За ийм ажил хийх юм бол би их мөнгө авна. Их мөнгө авах юм бол би одоо байшин барилгач байдаг юм, идэж уух юм, авгаа хүүхэд авахд бол одоо асуудалгүй ингээд явна. Тийм учраас хүүхэд авах цагаас авахлаад онц сурах хэрэгтэй. За онц сурахгүй хүн бол ерөөсөө тий одоо энэ цалин бол багтаа ажил хийдэг. Тэгээ цалин багтаа ажил хийхээр нөгөө амьдрал ахуйд нь хөрөлцөхгүй ч гэдэг юм. Ингээд арга ухааныг бол ерөөсөө бүгд заадаг байхгүй юм ээ өвөө аав ээж багш нар тэгэл нийгэм тэр чигээрээ заачна. Гэтэл өнөөдөр амжилттай ажиллаж байгаа хүн гэж ямар хүнийг хэлэх юм бэ? Ямар хүн өнөөдөр бие зассан юм бэ? Одоо түрүү ярьлаа шүү дээ тийм ээ. Жишээлбэл өнөөдөр сэтгэлийн амар амгаланд байгаа хүн ямар хүн байна? За сэтгэлийн амар амгаланд байгаа хүн бол бие махбод нь эрүүл байдаг. Тэгээ өнөөдөр бол өвчнгүй хүн байна уу? Чи бие засна гэж штэ. Бие засна тийм ээ. Өвчнгүй хүн байна уу? Өвчтөй байна л гэдэг чинь тэр бие засч чадаагүй хүн байна л гэсэн үг байна. Тэгээ бие засаагүй хүн чи одоо бусдыг засах уу? Нөгөө үг байгаа штэ тийм ээ. Тэр одоо энэ үгийг бол модон шанийн хааны үед одоо модон шанийн хаал хэлсэн гэж л яриад байдаг л да. Тэгэхээр бие засна гэж байгаа. Тэгээд гэрээ засна, тэгээд төрөө засна гэж. Тэгээ бие зассан хүн гэдэг чинь нэг осондоо өөрөө өөрийнхөө одоо тэр ухаан дотоод тэр ухамсар сэрхүүн одоо хөгжлийг маш өндөр түвшинд одоо хүргэсэн хүн бол өвддөг юм байна. Амар амгалан байд юм байна. Сэтгэл санааны ямар нэгэн хямрал дотор амьдраад байдаг юм байна. Энэ боломж нь бидэнд байгаад байгаа байхгүй юу? Их энгийн аргаар энийг суралцах боломжтой байгаад байгаа. Тэгэхээр өнөөдөр ууртаа, уцаартаа, хов живтэй те эсвэл одоо шунал хүсэл ихтэй хүмүүс өөрсдөө боловсрцсан гэж ойлгоод байгаа. Дипломтой шүү дээ би. Тэдэн хэлтэй гээл те. Би чи англи хэлтэй, орос хэлтэй, герман хэлтэй хүн байхгүй юу? Тэгээ одоо би бол дээд зэргийн хэмжээнд боловсрцсан гэсэн хэрнээсээ маш их хартай. Эсвэл харамжтай. Энэ байдал бол бидний нөгөө бие засах гэдгээс бол тис өөр байд юм байна. Тэгэхээр бие зассан гэрээ засдаг гэж шүү дээ. Гэрээссэн төрөөсдөг гэж штэ. Ер нь бол тийм ээ. Тэгэхээр энэ их одоо мэрэгэн ухаантай, энэ их гүн ухаантай, энэ агуу одоо хүний хэлсэн одоо үгний дагуу ингээд бодоод хахад бол өнөөдөр бид нар бүгдээрээ л сайн сайхан амьдрахыг хүсэж байгаа. Бүгдээрээ. Тэгээ бүгдээрээ дандаа гаднаас шалтгаан хайдаг байхгүй. Нийгмээс л боллоо. Нийгэм л бидэрт нөлөөлөд байна ч гэдэг юм уу те. Тэгэхээр нийгмээс шалтгаалдаг л да зураг тасаана хэрүүл те. FM асаана нэг тийм сонирхолтой биш сонин одоо хошин шогууд те нэг учир нь алдахгүй би бүр өчигдрийн тэр үтсэн хошин шог бүр үнэхээр гайхсан тэр одоо хулгаач байна л да нэг авгаа нөхөр хоёр айлд ороод ингээд хүн айл юм хулгайлж байгаа. Тэгээ бэлдээ тавьсан юм ин нөгөө дараагийн нэг хулгаач нэрээ тавцсан. Хулгаалах гээд бэлдсэн юм ин өөр хулгаач нэрээ тавцсан. Тэгээ цагдаа дуудаж байгаа байхгүй. Тэгээ тэр хоёр ч одоо юу гэсэн үг эрүүл саруул хүмүүс биш байгаа байхгүй. Тэр одоо тэрийг би хошин шог гэж хэлэхэд бол үнэхээр надад ингээд эн чинь бол ерөөсөө нэг оюун санааны хомсдол байгаа байхгүй. Хүний доромжилж байгаа юм биш яг үнэндээ бол бид ийм доогуур сэтгэхэд байна. Ингээд доогуур сэтгэхэд ахаар чи хүн яаж амьдрах юм бэ? Хүн сэрэх хэрэгтэй байна шүү дээ. Нэг агуу их одоо бяцлагч дээр нэг хүн очиж л дээ. Би их зовлонтой байна, их зовж байна гэд. Тэгээд намаа нэг зовлонгоос одоо мултлаад өгөөч, итлгээд өгөөч гэсэн. Тэгсэн тэр одоо гигэнти үгчилсэн гэхэлэр энэ уулын орой дээр гараад 45 хоног бяцлал хийгээд буугаад ирээрэй гэсэн. Тэгээ 45 хоногийн дараа буугаад ирсэн. Нөгөө багш тараа очиж уулзаа. Тэгээ хоёулаа гадуур явж ирсэн. Нөгөө одоо шав хэлж байгаа. Үгүй багшаа энэ хүмүүс чи яач вэ гэж. Тэгэхээр тэр юу гэсэн үг вэ? Тэгсэн багшны үг чирлсэн гэхэлэр энэ хүмүүс унтаагаараа сэрүү явж байна гэсэн. Чи бол сэрсэн хүн байна. Сэрсэн байна гэсэн. Тэгэхээр нэг осондоо бол энэ хүн сэрнэ гэдэг чинь бол
энэ ухамсарын хэмжээсэнд өөрчлөлт орохыг сэрэлт гэж байгаа юм л да. Ухаан бол түрүү ярьлаа шүү дээ. Арга ухаан гэж те. Арга ухааныг бид нар сураад байна. Супер сурж ин санаж байна. Сургууль заагаалаа, үзээлэн, цээжлэлэн, бодоолэн те. Тэгэл ингээл сайн бодож чадахгүй бол хуулж аргын тал дээр сулгаа хийж сурж штэ те. Хүн дандаа л муу авахыг хүсэхгүй штэ. Тэгээ хуулна штэ чадахгүй юм чинь. Тэгээ энийг бол бид нар одоо нэг осондоо хүүхдүүдэд нялх балчир цагаас нь ахуулаад залмихэнд ингээд өөр ирэхгүй ингээд автуулцдаг гэсэн үг. Тэгээ тэр хүүхэд дандаа л тэр муу авсан гэдэг үг дөнгөийг ингээд сонсохыг хүсэхгүй штэ. Тийм учраас хуулж байна. Энэ бол нэг арга ухаан зал болж одоо хувьсж байгаа байхгүй юу. Хитрхи их тарих ажиллаад ирэхлээр хүн залтай, автоо сэргэлэн, худалчтай, хурамч болж эхэлдэг. Тэнд чинь сэтгэл гэдэг юм дутаад штэ. Тэгэхээр энэ сэтгэл гэдэг чинь өөрөө юу юм бэ гэхээр ухамсарын хэмжээсийг сэтгэл гэж байна. Тэр сэтгэл одоо гүнзгий түвшин рүү орох тусмаа тэр энергиас халиад ухамсар энерги хурдаас ухамсарын хурдаас цаг хугацааны хамааралгүй хурд тэгээд цаашаа дээд хурд тэгээд хоосон чанарын хурд гэд ингээд дотгошоогоо гүнзгий орох тусмаа хүн бүх зүйл хоосон байна гэдгийг мэддэг буюу наадлын төвшөнд явж байгаа ухамсарын хэмжээсийн одоо шат болгонд хүн асар өндөр ухамсартай болж эхэлдэг, сэрж эхэлдэг. Тэгэхээр бид нар бол унтаагаараа л сэрвээ яваад байгаа байхгүй юу? Тэгээд амьдралыг сайхан болгох гээд л үзээд байна. Тэгэл бие бинийгаа тэр тэгсэн энэ ингэсэн гэд. Яг үндэ бол одоо ингээд бид нар бүгдээрээ л мэдчихээн. Тэр одоо тэ нөгөө жижиг дунд үйлдвэрийн зээлээс ингээд хүмүүс авчлаа гэж. Дараагийнх нь хүмүүс гараал ирнэ. Маш олон боловсралтай хүмүүс ирж байгаа. Тэ одоо би тэнд сургууль төгссөн ийм одоо дипломтой хүн байна. Энд сургууль төгссөн ийм одоо би мундаг хүн байна. Намааг одоо ингэж тэгэж би энд одоо ингээд Монгол ард түмний төлөө сайхан амьдруулмаар байна гэл. Мэдээж энэ бол хүн болгоны чин сэтгэлийн хүсэл буюу пэшн гэдэг. Энэ бол угаасаа бид нар хүн болгонд тусалж иж тэндээсээ кайф аз жаргалыг эдэлдэг. Гэтэл яг үндэ зөвхөн арга бэлэг хоёр. Хүн арга бэлгээс үүссэн гэж шүү дээ. Гэтэл ганцхан аргын тал дээр боловсрсон хүмүүс ирээд энэ одоо тий ард түмнийг ингээд аз жаргалтай болгоно гэвэл бол бас л тутандаа. Бас л тутна. Тэгэхээр нэг казак залуу надад ярьж ирсэн. Назарбаев 3 жилийн турш гэгэрлийн эрдэмт суралцаад ард түмнийг өнөөдөр гэгэрэнгүй болгож байна гэж. Одоогоос бол 6-7 жилийн өмнө яг Монгол шиг байсан. Хизээч одоо гэрээ контракт хийх хэмжээ хугацаанд хийгддэггүй. Хэлсэн амдаа хүрдэггүй. Заллин эхлэх үйл ажиллагаа байнгын дотор явагддаг. Тэн дотор нь заллилтын ардталт нь бол юу явагддаг вэ гэхээр нөгөө хахуул нөгөө мөнгө явдаг байсан явдгаа гэж. Тэ байсан гэж. Одоо бол манайх бол бүх юм эмгцэгцэнд орсон. Бүх гэрээ контракт хэлсэн цагтаа хугацаандаа ингэж явагддаг болсон гэж. Тэ. Тэгэхээр нэг ийм сайхан үг байт юм л да. Төрийг удирдагчд нь гэгээлэг болвол төмөн олон амар амгалан юм а гэж. Тэгэхээр нэг ахтар зүгээр одоо би дахин л хэлдэг зүгээр гэгээрээд л нэг алга болоод л нэг хоосон чанарт хүрээд л ид чид үзүүлэл илбдэж хасаа илүү тийм ээ. Энэ хүний мөн чанар, хүний амьдрах одоо арга ухаан, амьдралын зорилго, тэмүүлэл чухам юу юм бэ гэдгийг л бид маш сайн ойлгож одоо мэдэрсэн ийм хүнийг те дараагийнх нь ээлжинд одоо удирдахчаараа бид сонгодог ч юм уу те ингэж байгаа тохиолдолд тэр хүн бие зассан хүн байхгүй юу. Тэгсэн тохиолдолд бол бид за одоо тэр ядчил тайван амгалан амьдрах юм да. Ядчил. Би өнгөрт явсан л да сая өнгөрдөг зүүн. Тэгэхэд ингээл олон удирдагч нарын хөшөөнүүд байгаа. Гэтэл ингээд дээр нөгөө нэг Есүсийн толгойн дээр нэг юм цаграг байдаг шүү дээ. Буддагийн толгойн дээр нэг юм гэрэл ассан байдаг шүү дээ тий. Тэгэхэд яг тийм одоо гэрэлтэй хоёр одоо том удирдагчийн хөшөө байгаа. Тэгвэл тэрнийхэн доор ингээд одоо нэг осондоо бол юм баримлаар ингээд юу хийсэн юм л да нэг үйл явдлуудын тухай. Тэгсэн чинь дандаа ингээд те дандаа ингээд мөргсөн, залбирсан, бяцлагсан ийм хүмүүсийн ингээд одоо баримлууд байгаа. Тэгэнгүүт цаашаага доошоо явах тусмаа нөгөө хууль цааз бий болоод дараагийнх руу цаад явах тусмаа сэлэнтэй удирдагч бий болоод сэлэнтэй удирдагчийн доотлын хөшөө одоо тэр баримл дээр бол дан нөгөө байлдаан тулалдаан те нөгөө одоо хэрүүл тэмцэл би байгаа байхгүй юу. Тэгэл тэндээс харахтал хин энэ төр засгийг удирдах чинь те яг энэ төвшөнд ард олны тэр амар амгалан байдал эсвэл дайн тулаантай байдал бол яг тэр удирдах байгаа хүмүүсийнх нь нөгөө бие зассан урлагаас бол хамгийн их шалтгаалж байгаа. Тэгэхээр би бол ердөөсөө энэ хүмүүст бие засах гэдэг урлаг одоо яг юу хэлээд байгаа юм тийм ээ.
яг ямар өнцгөөс нь одоо би бол их энгийн аргаар тайлбарлаж штэ тийм ээ. Тэгэхээр яг ингэж энгийн аргаар тайлбарлаж хүмүүст их хүрнэ л дээ. Тэгэхгүй тэгэл гэгэрсэн тэгэл ингээл явчих юм бол хүмүүсээс холтоо явж. Тэгэхээр хүн эхлээд бие цэснэгдэж яг юу вэ гэхэлэр эрүүл физик биений төвшөнд. 4 төвшин байгаа юм тийм ээ. Хамгийн нэгдүгürt нь сэтгэл санааны төвшин, оюун санааны төвшин, физик биений төвшин, сүнсний төвшин гэдэг ийм 4 төвшөнд хүн тэнцвэртэй байж чадвал тэр бол хүнийг удирдахдаа одоо харцсангуй их тийм алдаа оноо багтаагаар удирдах болох юм. Жишээлх юм сэтгэл санааны төвшөнд өнөөдөр хэн амар амгалан байгаа юм бэ? Өнөөдөр Монгол орноос сэтгэл санааны төвшөнд амар амгалан хүнийг олоод иргэвэл үгүй томон цөөхөн олж ирж шүү. Дараагаар нь оюун санааны төвшөнд гэж байгаа. Өнөөдөр бид нар ингээд юм ярьдаг штэ. Юм яриа л байдаг. Ярьсан хэлсэн болгон маань дандаа доод төвшний үгээр ярилцдаг. Оюун санааны бүгдээрээ одоо хомсдлоо гэж хэлэхэд доромжилсан болчих واخ тийм ээ. Ингээд дээд үгээр ярилцдаг. Тий одоо дээр манай өвд эц ч юм дандаа л мэрэгэн цэцэн үгээр тий 4-хэн үгээр 8-хэн үгээр ингээд хоорондоо ярилцдаг. Гүн ухаанаар ойлголцдог байсан шүү дээ. Одоо бол оюун санааны хувьд сургуулийн багш нар ч гэсэн Монгол хэлний хичээл заагаад байгаа мөртлөөсөө л өөрсдийнхөө тэр хэлэндээ ярьж байгаа үг нь дандаа хэрэггүй буюу доод ингээд ямар нэгэн тийм хүний амьдралыг босгож ирдгүү үгнүүдээр хоорондоо ярилцдаг. Зааж өгдөг. Тэгэл нэг үгний алдаал хайгаад идэг болох, үсгийн алдаал хайгаад идэг болохоос шүү дээ. Үгийн алдаан дээр ердөөсөө анхаардаггүй. Хоорондоо ярилцдаг. Тэгээ оюун санааны дараагаар нь энэ физик биений төвшөнд байна. Физик биений төвшөнд өнөөдөр хэн ирүүл юм бэ? Ирүүлсэн бол бид энэ олон эмнэлгүүдээр одоо юугаа хийх вэ? Тийм ээ? Тэгэхээр эрүүл хүнийг олоод иргвэл ер нь тун цөөхөн болно. За дараагаар нь энэ сүнс сүудэр нь өнөөдөр хэн хямртай байгаа юм бэ? Хямраа дуудуулах гал явж байна бид нар тий. Тэгэхээр өнөөдөр бол хямар сүлд гэж юу юм? Тэр чинь тэр зүгээр эрчим хүч шүү дээ. Сүнслэл гэж яриад байгаа боловч яг үүндээ энергийн асар хүчтэй одоо бөөгнөрл. Тэр эрчмийн бөөгнөрл хитрхийг сөрөг байна уу? Эерэг байна уу? Юм бүтээх чадамж өндөр байна уу? Устгах чадамжтай байна уу? Гэдг нь те энэ 4 төвшнгөөс бол шууд хамааралтай байна. Сэтгэл санааны төвшин, оюун санааны төвшин, бие махбодын төвшин, сүнсний төвшин гэдэг. Сэтгэл санаанд байнга хямарж явдаг хүн бол те сүнс сүлд нь ямар байх юм бэ? Хямартай байж чадах юм уу? Нөгөө эрчим энергийн бөөгнөрлийнх нь урсгал нь хэр байх юм? Оюун санааны хувьд тийм ээ ярьсан хэлснээ ч мэдэхгүй одоо бид нар бол тийм л шүү дээ. Мартцсан. Ярьсан хэлээ үгүй би тэгч хэлээгүй гэдэг юм уу те? Ерөөсөө ярьсан хэлсэн нөгөө грек контракт одоо юу гэдгийг тийм ээ. Энэ болгон бол одоо бид энэ оюун санааны төвшин дээр бол үнэхээр алдаж байна. Тэгэл ингээд сургууль төгссөн дипломтой л гэдэг боловч яг үнэндээ бол энэ хүн сэрээгүй үед л те бид нар өөрсдийнхөө потенциалын 3-4% ашиглаж байна. Тэгэхээр сэрэх шаардлагатай байна заашгүй. Тэгжээж энэ одоо улс орон маань тийм ээ 50 сайхан амьдрах тийм боломжтой. За цагаа зарлалтгая. За Улаанбаатарт маань 12 цаг 33 минут болсон байна. Та Имжил радиогийн багуудын зочны цаг нэвтрүүлгийн эд дугаарыг хүлээн авч сонсож байна. Өнөөдрийн манай зочны цагт нийтийн далд тухамсрыг сэрэх баярлалаа төвийн зөвлөх багш Тунраа хүрэлцэн яриад байна. Тэгээ өнөөдрийн манай сэдэв болохоор бие засах тийм ээ. Бие засах. Тийм би зүгээр ингээд өөрөө чинь бүх яриан суудгаад ер нь хүнд нэг бодлоо зэгцлэх төртөл айгүй хэцүү байдаг шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр ер нь тий яг одоо ер нь өөрийнхөө дотоод хүнийг л зэгцлэх тийм ээ. Зүрх сэтгэлийнхаа бас хандлагыг өөрчлөх гэл энэ болгон ордог баг тийм ээ. Яг үнэ. Ер нь тэгээ бид нар чинь дотооддоо өөрийнхөө бодол санааныхаа илэрхийллийг л үгээр илэрхийлж гардаг штэ. Боддор ер нь юу бодогдож байна гэдэг тийм ээ. Тэгтэл бодол маань өөрөө одоо эмх цэгцгүй, замбраагүй, учраа олохгүй сөрөг тэ ихэнх тал нь сөрөг ч юм уу. Тэгээ ийм болоод ирэхлээр нөгөө там гэж байхгүй юм а гэж. Бид нар тэр сөрөг татамжинд л удаан байцсан учраас там шиг л яваад байгаа юм л да. Түнс тамд явж байгаа хэрэг чинь газар зүйн байрлал биш байгаа даа. Тийм. Тэгэхээр энэ хүн болгон тий нэг төгс төгөлдөр амьдрах боломжтой гэдэг багшийн маань хэлдэг үг байдаг. Одоо ингээд суралцаад яг дотор нь ингээд чанагдаа явж хахад бол бүх хүн төгс төгөлдөр амьдрах боломжтой юм байна. Гэтэл бидний энэ төгс төгөлдөр амьдрах боломж хинээс эхлэх вэ гэхээр яг хувь хүнээс өөрөөс нь эхэлт юм.
арга бэлэг хоёр гэж юм тийм ээ. Аргын тал дээр бол нөгөө бүх материалууд одоо хувцас, хунар, эд материалууд тий машин тэрэг, баашин сав гэдэг. Гэтэл бэлэг ухаан дээр нь болохоор нөгөө сэтгэл санаа, нөгөө бодол тий нөгөө үг ухаан ухамсарна. Гэтэл мөнгө гэдэг чинь яг өөрөө юу юм бэ гэхээр аргын талын энэ одоо материалуудыг хөдлөгдөг хамгийн их хөдлөгч хүч бол өөрөө мөнгө байна. Тэгсэн хэрнээсээ бас бэлэг ухаан дээр мөнгөөр худалдаж авч болохгүй маш олон зүйлүүд байна. Жишээлх юм бол бодол гэж шүү дээ. Сайн сайхан бодлыг яаж мөнгөөр худалдаж авах юм бэ? Үгнүүд биш үү те? Замбраа захгүй үгнүүдийг те одоо би авахгүй мөнгөөр худалдаж авахгүй ч гэдэг юм. Эсвэл авъяач гэдэг юм уу те? Эсвэл хайр байна те? Эсвэл одоо юу гэдгийг өөртөө итгэлийг яаж мөнгөөр худалдаж авах юм бэ? Тэгтэл хүн бодол санааны төвшөнд эмх цэгцтэй, өөдрөг сайхан бодолтой, бүтээ хийгсэн хүсэл эрмэлзэл тэмүүлэлтэй. Эннийх нь гол тулгуур хүч бол өөрөө юу гэхээр өөртөө итгэх итгэлтэй. Бусдыг те өөрийнхөө нөгөө одоо бодлоор ч юм уу хийх гэж байгаа зүйлээр далимдуулж бусдад төвөг болтгүй. Өөрөө өөрийгөө хөнгөн шиг те авч яваад амьдралыг хөнгөн зохицуулж чаддаг. Алхах гიშгэх болгондоо те амьдралыг баяр баясгалантай нүдээр харах тийм одоо боломжийг бид хизээ олж хард юм бэ. Тийм боломжийг хизээ олж харах бай. Махан би физик би бол 3 настай байсан бол 13 настай, 23 настай, 33 настай болоод ингээд байгалийн жамаараа биологийн одоо жамаараа ингээд өсөөд торно явчих штеп. Гэтэл нөгөө нэг бодол санааны төвшөнд яаж хүн өсдөг? Сэтгэл санааныхаа төвшөнд яаж хүн тийм ээ тэр туйлын амар амгалан гэдгийг бий болгодог юм. Тэр деважин шиг тэр байдлыг бий болгодог юм. Тэгээд ажиллах юм бол тэр өөртөө итгэлийг яаж бий болгодог юм гэдэг чинь яг цэвэр бэлэг ухаан. Гэтэл бодол санааны хувьд тэнцвэртэй, оюун санааны хувьд тэнцвэртэй. Нөгөө бэлэг арга ухаан нь болохоор физик биений төвшин тэнцвэртэй. Тэгээд тэр хоёрыг нийлүүлсэн, тэр гурыг нийлүүлсэн одоо нийлэмж буюу тэр сүнс эрчим хүчний хувьд одоо бүрэн бүтэн тийм ээ тэнцвэртэй байх юм бол энэ хүн бол бие зассан хүн гэж хэлж болдгийм байна. Тэгээ бие зассан хүн чинь хүнд нөлөөлөх юм бэ? Нэг өөр хүүхдэд нөлөөлж эхэлнэ шүү дээ. Өөр хүүхдэд нөлөөлсөн хүн чинь тэгээ цаашаа яах вэ? Хамт олон найз нөхдөдөө нөлөөлж. Хамт олон найз нөхдөдөө нөлөөлж ийн гэдэг чинь төрийг засаж байгаа юм шүү. Тэгээ төрийг засна гэхээр л заавал нэг сайдын нэг синтез суучаад би сайд болцсон гэл ингээд ахтаа биш те. Би бол дотроо тэгж боддоо. Ер нь бол бид нар бол нэг юм албан тушаалч гэдэг мөнгө гэдэг юм уу би нэг юм нэг арга ухаан дээр бүр хитэх нөгөө туйшраад дэндүү говьччлээ энэ дээр бол те. Тийм ч учраас өнөөдөр бол ингээд энэ арга тал дээр амьдарч байгаа хүмүүс хит их одоо ядарч амьдарч байна. Унж байна те. Нөгөө өөрсдөө бол одоо хаан болчлаа гэж бодож исэн бол буруу явахлаар харц султлаа ундаг. Тэгвэл харц ч биш хаан ч биш те энэ хоёрын голоор явж байгаа мөртлөөсөө төр түмэн олонд те маш олон хүмүүст нөлөөлөө явж байгаа маш олон хүмүүс биш цаан чинь. Тэр заавал төрдийг сасна гэхээр л те заавал тэр лөө орж нэг албан тушаал авч тэн дотор хэрэгтэй хэрэггүй баахан мэдээллүүдээр өөрийгөө цутгаж тэгэл нэг эцэст нь бол хүн ер нь бол бид нар ингээд сэрээгүй тохиолдолд хүний хийсэн ямиг зөв өнцгөр нь харж зөв тайлбарлана гэдэг ч барагч байхгүй дээ. Ер нь л тэгэл болж л өгвөл буруу талаас нь хараад буруу өнцгөр нь одоо шүүх гээл шүүмжлэх гээл ингээл хэлэг те. Энэ тохиолдолд бол нөгөө хүн сэрээгүй үед бол хүн тэгээд юмыг тэг божигнуулж өгд юм билээ дээ. Баллаж өгд юм билээ. Одоо ингээд хүн сэрэх гээд ингээд ярьж штэ тийм ээ. Тэгэхээр ер нь тэр хүн болгоны сэрэлт өөр байх уу? Мэдээж ондоо. Тэр яг юунаас хамаарч байна? Тэр бол яг цэвэр нөгөө сэтгэлийн буюу сүнсний хөгжлөөс хамаарч байна. Сүнсний хөгжлийн олон дис дараанууд бий л дээ. Одоо олон хэмжээсүүд бий гэсэн. Тэгэд одоо шил манай ингээл өрөөнд тийм ээ 10 хүн байлаа гэхэд аруулаад яг адилхан байна гэсэн ойлголт бол байдгүй. Тодорхой хэмжээний өөр. Зарим хүн бол үгүй энэ хүний ярьж байгаа юм ямар сайхан нэрэл одоо үнэндээ гэл ингээл энэ бол сэтгэлийн хоол бий болж байгаа байхгүй юу? Одоо бол хоёулаа чинь 4 дахь өдөр болгон хүмүүст сэтгэл зүйн одоо тэр сайхан тижэл эрчим хүчээ өгж байгаа шүү дээ. Гэтэл зарим хүн бол тэгдэг. Болж л өгөө шүүмжилдэг талаас нь харах гэдэг тийм. Мэдгүй. Яг тийм тал байх нь ч байдаг л да. Тэгтэл одоо ер нь худлаа ч гэдэг юм уу те. Энэ үнэ сүнсний хэмжээс бас нэг өөр. Гэтэл зарим нь бол ярьж байгаа шууд өөр сувг дээр тааруулаад дуу сонсох ч юм уу. Энэ үнийх бүр өөр гэсэн үг тийм. Тэгэхээр бол ерөөсөө өөрийнх нь энэ
одоо сэтгэлийн буюу сүнсний туйлын зорилго бол гэгэрэл байдаг. Ерөөсөө энэ хүмүүс бол энд ирэхдээ алт цуглуулах гэж ирдэггүй. Энд ирэхдээ тий одоо яадгийн 10 давхар байшин барих гэж одоо туйлын зорилго бол тэгж ирдэг. Зүгээр л тэрийг хэрэглэх гэж ирдэг. Тэгэхээр бид бол энэ хэрэглээ гэдэгтээ хит их унчаад байна тий. Одоо тэрийг нөгөө туйшраад тэрнийхээ ингээд хойно сэтрхий хөөцөлтөд үнэмшээд итгээд тэгээд тэрнээсээ болоод осор олдон алдаануудыг бол хийж ийн л да. Тэгээ яг хүн бол алдчихж ондгоо л доо. Тий тэгээд алдаа байж иж оноог олж харддаг. Түүнээс шүлгээр дандаа оноо л яваад идэг хүн бол их ховор. Харин энэ сэрсэн тохиолдолд бол тийм ээ алдаа хийсэн ч гэсэн бүр наагур арай өөр. Тэгтээ бол алдахдаа бол тэр нөх олон хүнийг хомроглож тэр олон хүмүүсийн нөгөө амьдрал ах уу идэж уух мөнгө төргнөөс нь ингэж хомсолж хомроглож авдаггүй. Алдлаа гэхтэл тэгээ тодорхой хэмжээний жижиг алдаанууд тэгэл тэрэн дээрээ суралцаад цаашаа яваад байгаа. Тийм боломжтой. Тэгэхээр одоо бол за тэгээ хүссэн хүсээгүй хүний хөгжил бол тэртээ өндөр болж байна дөө. Одоо тэгээ бид бол заавалчгүй төр зэсгээс хамааралтай. Заавалчгүй нэг тэтгэврийн мөнгнөөс хамааралтай тий. Ингээ байгаад хасаа илүү хүн өөрөө өөрийн ирэхгүй тийм ээ энэ одоо 90 үеийн энэ хэмжээсийн өөрчлөлт орсон энэ тохиолдол бол хүн өссөн өсөөгөө зүгээр л өөрөө хөгжих тийм боломжтой боллоо. Нийгмийн хамааралгүйгээр, харьяалалгүйгээр тийм. Би анх ингээл явж хахад юу жолоо бариад явж хахад одоо нэг манай замын хөдөлгөөн ямар их хичээлтэй вэ те. Өөрөө ирэхгүй би бухимддаг байсан. Тийм. Тэгээд ер нь тоноо над юунд суугаад ингэх юм бол тэр бухимдал гэдэг. Би ер нь яаж бухимдлаасаа салдгийг ижил их бодож ирсэн. Тийм. Одоо тэгээ яаж салж байна? Яг арай өөр юм бодож байна. Тийм. Арай ингэрч байна. Тийм. Тэгэхээр ер нь энэ наад захын бухимдлаас л салмаар байна шүү дээ бид нар. Яг үнэ. Тийм. Тэгэхээр энэ амар болчт юм л да. Өөрт их амар. Тэр жижиг юм дээр бухимдаад яваад байна гэдэг чинь нэг их туйлын өөрт нь туйлын хэцүү байгаа юм л да. Ингээл тэрүүхэн хоёрын оронд чинь л ингээл давчтаал те ухс гээл одоо тэр машины одоо зам дээр бол тийм баа шүү дээ ухс гээл тэгэл сүн гээл урд тайгуур ороод л те. Тэгэл энэ байдал бол ингээл өөрийнх нь тэр эрчим хүчийг л ямар ч ач холбогдолгүй ашиггүй болгож хувьсгachж байгаа байхгүй. Гэтэл тэрний хажуутал сайхан те одоо саяны шиг тэр одоо тэр эрчмийн тийм дутагдлалд ороогүй те дөөр ингээд ийм л эдэг штэ угаасаа л гэдэг. Угаасаа л ийм ч яах юм. Тэг ийм үгүй байлаа гэд хаашаа явах юм. Өөр оронд очлоо л гэж бодъё л да. Бас л амьдрын шиг. Амьдрын те. Тэгэл тэр орн бол харьцангуй яхаа манайхыг бодоход бид нар ч нөгөө сэтгэл зүгээр их өвддөг усууд те. Тэд нар бидний мөнгийг авцсан гин, ингэсэн гин, тэгсэн гин гэхээр л улам ингээл нэг л дургуцтал нь хөдлөөл ингээл уур нь бачимдаад ингээл шатаал ингэдэж штэ те. Гэтэл гадар явж байгаа усууд адилхан өглөөнөөс хавуулаад өдрийн бүрийн хүртэл ажиллаж байна. Хөлс одоо хамаг юмаа те дуустал шавч штэ. Тэр чинь бас л эрчим хүчний алдагдал орж ийн л гэсэн. Авж байгаа мөнгө нь бол харьцангуй арай илүү л те. Одоо орныг батах юм шаа. Манай орныг батах юм бол тэрэндээ нөгөө нэг ад жаргалтай кафетэй явж байгаа. Гэвч эргээд буцаад эрүүл мэндэ мөнгөөр хөдөлж авах тэр боломж бол те тун бага болдог. Тэгэхээр бол хүн ерөөсөө айлч тал дээр хаанч байна уу те энэ дэлхий бөмбөрцгийн альч өнцгт ажиллаж амьдарч ийсэн тийм ээ энэ бие засах хэрэгтэй байгаа. Бие засна гэдэг чинь юу вэ гэхээр далд тухамсраа сэрэх хэрэгтэй байгаа. Далд тухамсрыг яаж сэрэх вэ гэхээр энэ 9 минутын бяцлах дасгалаар дамжуулаад энэ далд тухамсрын энэ сэрэлтэх те энэ дасгалыг хийгээд явах юм бол хүн асар хурдтайгаар одоо өөрийнхөө энэ өөрийгөө засах урлагт бол суралцаж болох юм. Бид нар ерөөсөө явсан зам бол тэр шүү дээ. Анх бол зүгээр сонирхож ирсэн. Одоо бол те голд нь орчихсон. Харин хүмүүс цэсрэгээрээ хилээд өгсөн, яриад өгсөн гэдэг сууж байна те. Тэгэхээр хоёр юмны нэгдэл юм бид нар нэг нь бол аргын тал дээр, нэг нь бол одоо бэлэг ухаан дээр. Тэгэхээр аргын тал гэдэг бол бидний харагдаж байгаа энэ физик төвшөнд тийм ээ. Бэлэг ухаан гэдэг бол харагдахгүй байгаа сэтгэлийн буюу сүнсний энэ төвшөнд. Сэтгэлийн энэ төвшин чинь л их хямрал ихтэй байх юм бол те арга ухаанд амьдрахад маш хэцүү болдог.
Хичнээн та 1000 боловсралтай байгаад 1000 дипломтой байсан ч гэсэнтэй таны сэтгэл байнга хямралтай, уур уцаар ихтэй, бодол санаа чинь тогтворгүй тийм ээ. Ийм тохиолдолд бол тэнцвэргүй байдаг. Наад захын жишээлбэл ар гэрт хэрүүл уралтай байхад ажил өргөшөлдөг шүү дээ. Үнэн шүү дээ. Яг үнэ. Албан газрын нэг одоо би их олон албан газартаа ярилцж уулздаг л да. Тэгэхэд бол ингээд албан газрын удирдагчаас бол маш их зүйл шалтгаалдаг. Сайхан удирдагч хүрээд ирэх юм бол тэр хүмүүс нь бүгдээрээ ингээд нэг сайхан тайван болоод ажлын үр дүнгууд маш ихээр гараад хөнгөн баяр ёслолтой яваад эрүүл сарвал байдаг. Гэтэл нөгөө дарга их нөгөө бэлэг ухаан дээр доголдолтой буюу их ууртай, их шөөмжилдэг, харсан юм болгон сэтгэлд нь нийцдэггүй, маш их тавчуу твдөө бол тэр албан газарт нь тэр жихээрээ бочигндаг. Тэр хүмүүс нь бүгдээр айцтай болдог. Тэр хүмүүс нь бүгдээр өвдөж эхэлдэг. Ажлын бүтээмжүүд маш муу болдог. Тэгэхээр энэ бол цэвэр бэлэг ухаан. Тэр чинь аргын ухаан дээр мөнгийг үйлдвэрлэх гэдэг нь шүү дээ. Тэр компани бол тийм. Гэтэл нөгөө ганц мөнгө үйлдвэрлэх нөгөө гол хүч нь юу вэ гэхээр нөгөө сэтгэл зүйн асуудал байгаад хахад тэрэн дээрээ доголдолтой бол бид урагшлахад бол маш хэцүү байдаг. Тийм тэгэхээр бол эхлээд бие засах хэрэгтэй байгаа хүн. Тэгжээж удирдах юм бол тий. Ер нь бол тэгээд Хиллер тэр ярьсан шүү дээ нөгөө Японд тарган хүнийг ажилд авдаг гэдэг. Яг тэгэхээр өөрөө өөртөө анхаарал тавьж чаддгүй хүн манай ажилд анхаарал тавьж чадахгүй гэдээ автгүй гэж байгаа. Дээрэс нь бол одоо Япон өөрөө тэр аураны аппарат их өндөр хөгжсөн орн байдаг. Аура буюу гэрлэн биений аппарат. Ажил авах сүүлийн үед бас зарим газрууд нь тэгж ийн гэж байна. Ингээд аурагийн аппаратаар хараад тэгэл маш их аураны эвдрэлттэй болвол тийм ээ. Гэрлэн биений хий биений эвдрэлттэй бол энэ асуудлуудаа зэгцэлж ирээд ахаад манад шалгалтанд ороорой гэдэг гинэ. Үгүй тийм аппарат бас байдаг. Байдаг. Ер нь бол Монголд зөндөө байгаа штэ. Манайч тэр аппаратаар хардаг. Үцээ тийм үү? Өтгөл очиод нэг харуулъя. Харуулаа. Тий. Тэгэхээр тэр аппарат өнөөдөр би өвдсөн байна. Яа. Тэр аппаратын дээр бол тийм ээ. Яадаг л та одоо сэтгэлийн биеийн дээр ямар асуудлууд байна? Оюун санааны биеийн дээр ямар асуудлууд байна? Тэгээд аль эрхт нь өвчлсөн байна? Хэр зэрэг эрчим хүч энергитэй байна гэдэг нь тодорхой гараад ирдэг. Зүү. Тэгээд ажилт хүн авахгүй чинь тийм ээ. Эрхтнүүд нь өвдсөн байвал тэр хүн ажиллах уу? Ажлын бүтээмж хэр байх вэ? Тий. Тэгэхээр бол энэ цэвэр нөгөө бие засах урлаг. Тэгээ бие засч чадсан хүн бол ямар хэмиг бүтээх вэ? Тэгээ дээрэс нь тэр удирдах байгаа хүнтэй тэр хүмүүст урам оруулаад, тэр хүмүүсийг хайрлаад, дэмжээд, тий, магтаад ингээд цаашаа явах юм бол тэр албан газар ямар аз жаргалтайгаар урагшлах вэ? Тэр чинь Монгол улс чинь нэг албан газар шиг бидтэй. Тэглгүй яах вэ? Тий. Тэгэхээр чинь Монгол улсын одоо бид нар ярьдаг шүү дээ. Дээрээ судлаа болохгүй, доороо гүйдлээ болохгүй гэж. Дээдлийн хүмүүс л божигнаад ирэхээр доод хүмүүс нь зэрэгцэл намирчдаг байхгүй ингээл ганхаал тий. Гэтэл дээдчүүд нэг жоохон удирдах байгаа улсууд нь жоохон эмгцэгцэн дороод ирэх юм бол доод ажиллаж байгаа тэр ард түмэн хүртэл тийм ээ. Бүгдээрээ эмгцэгцэн дороод үгүй нэг сайхан байх шүү. Ер нь бол амьдрал их сайхан байх шүү гэж хэлнэ шүү дээ. Тэгтэл тэрний шин цаана байгаа гэр бүл яах вэ? Тэгээд гэр бүл дотроос ахаад хүүхэд жогоод үр хүүхэд маань яах вэ? Тэгэхээр ердөөсөө бид бол энэ нэг хүнээс л нийгэм эхэлж байгаа юм л да. Нийгэм бол нэг хүнээс л эхэлж байгаа. Тэгэхээр нэг хүн л өөрөө өөрийнхөө одоо бие засах урлагтал суралцж чадах юм бол тийм ээ. Тэр хүн гэр орон тэг цаашаага ард түмэн тэгээд цаашаага улс төр ямар сайхан аз жаргалтай амьдрах вэ? Энэ дээр л бид доголдчиход байна. Ийм хин жоох юмдаа л гацчаад байна тийм. Тий. Аураны машин гэхээр сонирхолтой. Ер нь өмнө яриаггүй шүү дээ. Дурсаж байгаагүй. Би одоо л өнөөдөр сонсож байна. Тийм үү? Тий. Ер нь бол нэлээд олон жил болж байгаа шүү дээ. Монгол тийм аураны аппаратууд орж ирээд их олон янзын ихтэй дандаа Оросоос орждаг аппаратууд идэв. Оо за. Тий. Тэгээд Оросын аппаратууд болохоор их сайн хүний мэдээллүүдийг одоо ил гаргаж өгдөг. Сайн уншдаг. Хүмүүс нь ч гэсэн сайн уншдаг. Мэргэжсэн маш олон хүмүүс идэв юм лээ. Тэгвэл таны төв дээр очиод ер нь манайх бол тий. Манайх бол Краковагийн аппараттай. Тэгээ бас Осод бол Кракова гэж энэ гэрлэн бие авра энэ одоо бэлэг ухаан дээр маш өндөр хөгжсөн доктор профессор хүн байдаг. Энэ хүний аппаратыг авч ажилуулад одоо 3 жил болж байгаа манай. Тий. Тэгээ дэлхийд зөвшөөрдөг гэсэн. Энэ хүний аппаратыг тий. Тэгээ тэр аппаратаар манайх онцлогоо хийдэг. За нэг орчноо. За тэгээрэй. Тий. За энэ дүр бид тэр нэвтрүүлгийн цаг өндөрлж байна да. Баярлалаа. За баярлалаа. За ингээд манай өнөөдрийн зочны цаг нэвтрүүлэг маань энэ дүрээр өндөрлж байна. Улаанбаатарт маань 12 цаг 50 минут болсон байна.
Та одоо үргэлжлүүлээд 13 цагаас манай цаг бүрийн ихэн дүргдэг радио мэдээ 13 цаг 15 минутаас сонгодог өргөн зохиолын цаг нэвтрүүлгийн ээж дугаарыг үргэлжлүүлүүлээ авчсансаараа. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3.